шаалцатвааха шаргаараа шандэн говэ Өмнөг аймгийн хан хөмгөр сумын соёлын төвөөс үзүүлж байна. За манай аав ээж бид нарыг ч 8 настай сургууль суулгадаг байсан. Тэгээд сургууль суухаас өмнө айлын намар одоо 100 хэзээч байсан айлын найранд их дагуулж явдаг сургууль суухаас өмнө 5 настай 5-6 настай байхаас л эхэлж дуулж эхэлсэн баг. Айлын найран дээр очиод их за миний хүү дуул гэлдэг байсан баг. Тэгэл дуулахаараа нөгөө гарын 10 дуулаад амьтад айгүй их инээлддэг байсан. Тэгээд би тэгэхээр гой дуулж байна гэж бодоод байдаг байсан чинь нөгөө хайраа юундаа өглөө дөөхөө гэж ингэдэг байсан чинь усад айгүй их инээлддэг байсан байхгүй. Тэгээд тэрийг одоо бодсон чинь их инээдтэй юм байдаг байна. Тэгээд морины цолон дуудаараа гэлдэг. Тэгээд айлтгчвал нөгөө морины цол их дууддаг. Айлын найран дээр очиод 4-5 настай байхдаа тэгж эхэлж байсан шүү дээ. Тэгээд манай аав ээж бол намайг 5 настай бараг 4 настай байхад л яасан юм уу да. Бичиг үсэг заад сургасан юм уу? Ер нь тэгээ сургуульд орохдоо бүх үсгээ үзсэн, цагаан толгой бүх юм уншдаг. 100-гийн дотор бол тоогон бочдөг тийм л хүүхэд байсан. Тэгэл номон дээрээс ингээд нэг дууны, номны тасархай тэжим олдохгүй ш тэр үеижаараа хэд онт чинь. Тэгээ тийм тасархай олж үзчихэл энийг дуу юм уу, юу юм гээл. Тэгээ нөгөөдхийг нь хараад өнөө уншиж байгаа нэг үгийн цэжилчээл. Тэгээ нэг аян мэдэхгүй юм чи тэгээ үгийн яс цэжилсэн байдаг. Тэгээ манай их сургуулийн амралтаараа ирээл нөгөө дууны үгийг харж байгаа надад зааж өгч байсан. Тэгээ тэрэнд бол би нөгөө буурал аав гэдэг дууг их сайн үгийг цэжилсэн байсан. Тэгээ тэрийг нэг анх дуулж сурж байсан байхад. Үед чинь одоо бид нар утаснаас ингээд буцаагаад сонсон энэ гэж байхгүй юм чинь нэг араа дуурал нэг яваал өнгөрөхөд одоо ялангуяа ламжуугаан дууг бол маш их чагнадаг байсан. Тэр ар хөвчийн унаг юу энэ тэрийг бол жаахан шарган тэрийг бол хачи их сонирхож дуулдаг юу дуулах гал ингээд юу араа дугаар явахад нь л нэг сонсоол тэгэл өнгөр дахиад явахгүй юм чи тэгээд муу юм болов зөв болов биш болов гэсэн юм бодогдоод тэгээд аялал явна. Тэгээд дараа ер нь хэзээ дуулах бол хэзээ нэг дахиж явах бол гэдгийг л их чагнадаг байсан баг. Тэгээд тэр нэг ламжавын концерт төдөн цагаас гэдэг чинь нөгөө програмаар зарладаг байсан учраас тэрний дахиад чагнаж байгаа. Тэгээд зүгээр одоо ямар ч ажилтай байсан буцаж гэртээ хурц ирээд тэрийг сонсдог байсан. Тэгээд сургууль суусан хойно манай эгчээ ингээд одоо юу яадаг байсан юм байна л да. Ерөнхий улсын сургуульд уртын дууны хичээл нэг дуу заадаг байсан байна. Одоо тэр манай юу галсанд орж багш гэдэг нэг сайхан багш байдагсэн. Тархан мужааны багш, дуу хөгжмийн багш мундаг сайхан багш байсан. Тэгээд тэр маань тэдний ангид нэг дуу заасан байсан. Тэгээд шалцтайхан шаргыг заасан. Тэгээ ирээд тэрийг амралтаараа ирээд би чамд дуу зааж өгье гээд бид нар нэг боорцог хийж байгаа. Тэгээд нэг шороотой өдрөө илүүгээртэй хэдүүлээ боорцог хийж байгаа. Тэгээд эгч надад зааж өгсөн. Тэгээд нөгөө хажууд хүн зааж байгаа учраас тэрийг одоо энийг дараа ингээ юу гэх вэ? Энэ аян зөв байна уу, буруу байна уу гэдэг нөгөө тэр дор нь ингээд яаж яасан болоо. Тэгээ сайн сурсан байсан байхгүй. 82 онд байна уу да хөдөөчхөн дээдийн бүхэр оюутан сурагчдын урлагийн наадам болсон. Тэгээ тэн дээр би тэр өрхөн хонгор салхи гэдэг дууг дуурч 1-р байранд орж байсан. Энэ хамгийн том шагнал тэр. Адуучин байхад бол одоо хөдөө 2 морьтой өвлийн сайхан хүйдэн салхинд чинь 2 морь унаал адуунд явна шүү дээ. Одоо тэгэл аавгаантайгаал адуунд тавьхгүй. Тэгэл адууг ингээл өвлийн адуу чи айгу амгалан тогшин шүү дээ. Тэгэл араас нь давхиад гүйцэгдэхгүй болохоор нэг тавгийн ороо дээр гарцчихж байгаа янцгаачдаг байсан. Тэгсэн чинь нөгөө хуйлараа цаашаа явсан, тараад явсан адуу эргээд бүгд хүрээд ирдэг. Тэгээ тэрнээс энэ манайх өөнийх нь тэр байна гэдгээ ялгаж авдаг. Уртын дууны ер нь анхны одоо дасгал гэж ярих юм уу та. Тэр бол ер нь бидний хувьд нөгөө хурдан морь унаж өссөн хүүхдүүдийн хувьд зээн гоо байгаа байхгүй. Хэн зээ сайхан татаж байна. Тэр хүүхэд л одоо
уртын дуу дуулах тийм одоо үндэс суурин тавигддсан байна ли гэж би бодсон. Тэгээ намайг морунаад ингээл дахиад ирэхэд энэ дөө нөө харж байсан сууд чинь лөө дуулаад зогсож байх шиг байдаг гэсэн байхгүй. Эдгээр одоо юу хийгээд байгаа юм бэ? Нэг л хашгираад ч байгаа юм шиг дуулаад ч байгаа юм шиг сонирн байдаг гэсэн. Тэгээ нэг удаа моридоос өнччүүд за энэ улсууд энэ хэдэн үгний хажууд зогсож бай. Тэгвэл энэ юу хийж байгааг нь надаас нэг мэдээ гэж одоо хажууд нь яг хажууд нь очиод ингээд зогссон чинь. Өө морь гарахад л тэр холоч морь хурдан сайхныг дуулд юм бэ. Тэр хурдан сайхан гэдэг чинь нэх гоё дуу байна уу? Нэх амархан тогтооч мор дуу байна. Би тэр улсуудыг дуулж байхад бараг л тогтоохтой шигсэн байхгүй. Тэдний ч нөө дахиад дуулж байгаа юм чинь. Энэ залуучуудыг бас дуу сайн дуу маш зөв үгтэй зөв аяар дуулж байгаасай л гэж хичээж байна. Одоо манай том дуучид ч гэсэн зарим дууны үгийг буруу хэлээд дуулж байх тийм сонсогддог юм. Зарим аяыг буруу аялаад дуулж байгаач сонсогддог юм. Тэгээд одоо тэрнээс хойших залуучууд бол одоо энэ говьяат байна. Энэ сайн дуу чи ингэж дуулж байна. Би эдний замналаар ингэж дуулчлаа. Дуулж сурлаа гэх юм бол бас л жаахан өрөөсгөл болох болов гэж сандыг битгийл тэгээсэй гэж санддаг байхгүй. Залуучууд, хүүхэд залуучууд маань дуугаан сайн сураасай. Ялангуяа ардын дуу сайн сурж байгаасай. За ингээд энэхүү уралдаанд оролцож байгаа бүх оролцогчдоо амжилт хүсье. Бүгдээрээ сайхан уралдаад одоо ингээд сайхан уралдаандаа оролцоцгоё. Бүгдэд нь амжилт хүсье.